Амьдрал бол уралхгүй, сэтгэхгүй, бүтээхгүй юм. Хүн гэдэг байдгал оршин байгаа газартаа мөч бүхэнд баяр баясгалан, гэрэл гэгээ, хар бараан эдрэгтэй ур амьсгалыг бий болгож байдаг. Харин үүний тун хэмжээг тааруулна гэдэг ур ухаан юм. Тэгэхээр амьдрал гэдэг мөнхийн бүтээж туурахын үйл. Энд өгүүлэх түүхч гэсэн өөрийн гэсэн мөн чанар, ёс суртахууны хэм хэмжээ, хязгаарыг өгүүлнэ. Сайн Ноёнхан аймаг буюу одоогийн Архангай аймгийн эртнээс нааш эх орон эцэг өвгдийнхөө түүхийн улбаг хадгалан оршино. Энд өгүүлэх түүхийн эзэн мөн л Арвин баялаг өөх түүхтэй арын сайхан Хангай нутгийн уугуул. Хуучнаар Лүн сумын харьяат Монгол улсын гавьяат багш доктор профессор Шарвин Дорж Багам. 1947 онд Архангай аймгийн хуучнаар Лүн сумын намаг хэмээх газар Нарангийн Шарав, Доржийн Янжмаа нарын 3 дахь охин болон мэндэлсэн. Түүний аав Шарав Нариганч мэрэгчлийн бишчгэлээ гайгүй сайхан дуулчихдаг нутаг усандан нэр хүндтэй нэгэн байсан. Ээж Янжмаа нь уйлан дуран мал аж ахуйгаа эрхлэн үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлсэн эгэл жирийн Монгол ээж. Нарангийн Шарав хэмээх гал голомт айл өрхийг үүсгэн байгуулж хоёр биеийг 12 болгон хуваасан нь өнөө хошоо боржгон овгийн Шарвын удам угсаа өнөртгөн болжээ. Би 1947 оны 8 дугаар сарын их нартай дэлгэр цагт Архангай аймгийн хуучин Лүн буюу өнөөдрийн хар хорин хотонд өвгөө хашаат 3 хуваагдсан Лүн хэмээх тэр сайхан нутгийн намаг хэмээх тийм маш их байгалийн гоё газар анх мэндэлсэндээ өнөөдрийг хүртэл маш их баяртай явдаг юм аа. Би 3 настайдаа тэр орхины хөндөгөөс гараад 6 нас хүртэл бол аймгийн төв дээр Архангай аймгийн 6 дугаар баазад манай аав механик багш гэж олон хүмүүсүүдэд тэр нарийн мэрэгжлийнхаа юмыг зааж өгдөг байсан. Миний аав бол Нарангийн Шарав гэж их ном уншдаг. 16 настай байхдаа хуучин бичиг тайлагдаад тэгээд багш болж ардын олон хүүхдэд номын цагаан толгой зааж яхад нь нутгийн хүмүүсүүд түшмэл гэж нэрлэдэг байсан гэж ярьдаг. Тэгээ 16 таад ямар ч түшмэл байх вэ? Багш гэдэг тэр алдар цолны оронд бүр тийм өргөн өндөр нэр томьёогоор намайг түшмэл гэдэг байлаа шүү дээ. Тэгэхэд 16 настай би айлд очиж гिचээл заачаад эргээд давхихтаа малгайныхаа бүчнээс айгаад гэртээ нүдмэн орой дээр гарцсан ямар аимшигтай хоёр цагаан юм миний хоёр тал дагаад байна ээжээ чөтгөр юм уу шулув юм уу гэж ороод ирсэн. Харлаа минийхөө хоёр малгайных нь бүч нь хоёр талдаа санжигнаад тэгээд сантарсан байсан юм байна штэ гэсэн би хичиж билээ гэж ярьж ирсэн. За Нарангийн Шарав гэдэг хүн миний ээжийн хамаатан хөө. Олуулаад байсан Замбгийн соднонгийнхан гэж зөндөө олуулаад байсан. Тэгээд тэднэрүүд их олон хүүхдүүдтэй байсан хүн байгаа. Тэгээд тэрнээс л гарсан миний ээжийн дүү болох хүн байгаа юм да. Тэгээ яг дээш шиг сайхан мэрэгжлийн ажил хийгээд Улаанбаатар готон төрөөр явж тоогчсон мэрэгжилтэй байсан юм байгаа сайхан. Тийм. Нарангийн Шарав гэдэг хүн. Тэгээд нэг хэсэг хөдөө гарч ирээд энэ Монголд Лүн сумын борхтой намаг гэдэгт нутгалж тэгж байж байгаад тэгээд л бид очиж Нашаа цаашаа явдаг тийм л улс байсан юм да яг. Тэгээд ер нь их олуулаа сайхан дуулдаг тийм хүн байсан. Нариганч. Наадамч тийм одоогийн югаар ярил нэлээд сөрхий жижигчин хүн байсан юм да сайхан. Тэгээ намайг сургуульд орсноос хойш бичиг үсэг тайлагдаагүй байхад хүртэл Тансал ламын үлгэр, Шим Хэргэн хааны шийтгсэн үлгэрүүд гэх мэт ном зохиол их уншиж өгдөг. Тэгээ миний аав чинь бас жүжигт тоглоод Хялар хатан гээд эртний тийм жүжигт эмэгтэй хүн тоглосон гэж байгаа тэр Хялар хатанд нь. Тэгээд тэр харгас хатан тоглосон учраас аавыг гадаа тоглож гараад ирэхэд нь харгас хатан тоглосон хүү явж гэн гээд чулуугаар шийдчихсэн гэж аав минь хуучилдаг байсан. Манай хатан ээжүүд л манай энэ хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэхэд их
нэмэр болсон доо. Манай энэ 3 хүү бол хадам ээжийн эл одоо гараар хүмүүжсэн улсуучуудтай. Түүний хүүхэд нас Эгэлжирийн Малчин айлын хүүхдийн баг нас хэрхэн өнгөрдөг билээ? Тэгжүүл өнгөрсөн. 1955 онд аав ээжийн жаахан охин дорж багам нийслэлийн 17 дугаар сургуулийн 1-р ангийн сурагч боллоо. Харин аавынхаа ажлын шаардлагаар Зүүн Хараа хот буюу одоогийн Мандал суманд 2 дугаар ангидаа суралцаад эргэн Улаанбаатар хоттой ирж нийслэлийн 6 дугаар сургуульд 3, 4 дугаар ангиа төгссөн байна. Харин эндээс яригдаж эхлэх түүхэн түүний амьдралд бас нэгэн шинэ хуудсыг эргүүлсэн юм. 1959 онд тэр бүр дуулж хуурдаад сургуулийн урлаг соёлын арга хэмжээнд оролцоод байдаггүй охиноо аав Шарваа нь хөгжин бүжгийн дунд сургуульд шалгалт өгүүлэн Йоочин хөгжмийн ангид оруулсан. Аав нь урлагийн хүмүүстэй ойр дотн нөхөрлөдөг байсан учраас охиноо урлагийн хүн болгохоор шийдсэн үү? Эсвэл охиныхоо авиасыг олж харсан эцэг хүний шийдвэрч байсан байж болох юм. 4 дугаар ангид байхад 1959 онд энэ улсын төв стадионд чинь их гимнастик хийлэгдэг байлаа ч гэдэг. Байшингийн ороо дээр багш зогсчихол тэгэл бид нар чинь их хөөрхөн цэнхэр ювхтэй, парчигтай гимнастик хийдэг улсын баяр болохгүй л. Тэгээ байжс нэг өдөр аав маань хурж ирээ. За миний хүү явна аав нь багшаас нь чөлөө автсан. Одоо хоёулаа явна гэл нөгөө ювх мөвхмийн тайлуулаад дагуулал явдгийн. Тэгсэн чинь хөгжин бүжгийн сургууль одоо энэ хөдөө аж ахуйн яамны хой талд нэг хөөрхөн 2 давхар байшин байдаг. Тэгээ тэр өхөрчин хөвгүн цэрэнд орж гэж лимбддэг, шанцддаг тийм нэг монхор хамартай нэг сайхан алаг нүдтэй өвгөн дээр. Гэхдээ тэр үед л надад өвгөн харагдахаас биш. Тэр үедээ залуу байсан байх цэрэнд орж багш маань. Ингээд намайг шалгуулсан. Би тэнцээд миний хөө ямар хөгжмөд орох сонирхолтой вэ гэхээр нөгөө төгөлдөр хуур гэдгийг бол би ном зохиолоос их уншдаг байсан л да. Дэлхийн агуу хөгжим гэж. Тэгээ нөгөө төгөлдөр хуурлуун заагаад би энэ үнд л ормоор байна гэсэн чинь миний гарыг ингээд тэнэлгээд үздэг байхгүй юу цэрэнд орж багш. Тэгээ ингээд гарын минь тэнэлгэж үзснэ. Миний хүүгийн чигчийн хуруу чинь аавынхаа хуруг дуурайсан богинохон юм байна. Тэгээд энэ төгөлдөр хууранд чи урт хуруутай хүн одоо их сайн тоглодгийг. Чигчийн хуруу нь богинохон учраас миний хүү ийм том актаа одоо тоглож бол чадахгүй бах. Тэгэхээр чи бол төгөлдөр хууранд орохгүй. Одоо тэгээд бас 5 дугаар ангийн хүүхэд төгөлдөр хууранд чи бүр 1 дугаар ангиас эхэлж сурдгийг. Миний хүү өөр гоё хөгжим сонго. Манайх энэ жил дандаа үндэсний хөгжимд хүүхэд авч байгаа. Энэ үндэсний хөгжмүүдээс одоо нэгийг сонгоод ав гэд. Тэгээд тэр нэг 2 утастай хөгжим, 3 утастай хөгжим гэд шанц хуучиргээ тэрийг нэлээд харж ийсэн. Нэг олон утастай нэг том шаргал хөгжим байна. Гэхдээ энэ нь арай дөрвөн том юм одоо олон утастай. Энэ үнд нь орё гэсэн. Тэгсэн чинь за тэг Йоочингийн ангид ор гэд. Архангай аймгийн Лүн сумаас уран дарагчууд, урчууд, хүчит бөгчүүд, эрдэмтэн мэрэгд төрөн гарсан дээдсийн заяат нутаг юм. Нүд алдам талдаа нүүдлэн хааны албанд хамжлага төлдөггүй удмын үр сад учир төрсөн нутгаа зорин очиж элэг нэгт ахан дүүстэйгэн уулзаж сэтгэлийн их тайтгарал авна. Дорж хогон багш уран талааны загт үр хойчсоо төрсөн нутагтаа авчирч үнэн түүх их нутгийнхаа сайхныг мэдрүүлэн таниулахыг зорддог. Дүшээгүн орхон голын нүд алдам цэлгэр хөндийшгэн төмний хүүхдийн боловсрол ирээдүйн төлөө зүтгэсэн он жолоодыг эргэн харахад дурсамж бахархал болон үлдсэн байна. Орхон түшээгүн гэж яагаад нэрлсэн гэхээр хааны одоо угшилтай ард түмний энэ их сайхан орхон болвол Монголынхаа ард олонд нь үр дүнтэй Монголынхаа ард түмнийг ивэнд итгэдэг учраас орхоныг түшээгүн гэж нэрлсэн байгаа юм. За тэгээ миний ард байгаа энэ хөшөө бол сүүлд одоо саяхан байгуулагдсан Монголын одоо түүхэн замналын бүх хэсгүүдийг харуулсан Ази Европын хосолмол түүхэн баримтат газрын зургуудыг бол агуулсан ийм сайхан хөшөө байгаамаа. Миний төрсөн нутагт нь ийм сайхан хөшөө болсон гэдэгт бол би нутгийнхаа зон олны өмнөөс хязгааргүй их баяртай ингэж байдаг юм да.
бид нар чи багада одоо бүгдээр хот орцсон. Тэгээд ингээд энд одоо цусланд авчирж ингэж орхидог. Тэгээ энд маань бол манай намхаа ах их, манай гүрс ах их гэ 2 сайхан ах их одоо хэдэн азар гадуутай. Тэгээ одоо энэ өргөн тал нутгийг бол миний аав Улаанбаатар руу орохдоо бид нарыг одоо машин суулгаж явуулчаад үлдээд энэ их өргөн сайхан хөндийг орхиныхоо энэ хөндийг нарийн голоо хөгшнийхөө голыг яаж орхиж би одоо Улаанбаатарт эдээшэндээ гэж ингэж одоо ярьж ирсэн. Та одоо нэг сайхан уншсан манайд нэг 10 гаруй жилийн дараа очиод Улаанбаатарт 10 жилийн өмнө. За та нэг сайхан майны ерөөл хэлчихэж бидний замыг Тамала жавсан чав, санжала жавсан чав, чойла жавсан чав, гэндэла жавсан чав, мэгмэцэви дэрчинжара сэгдэмэ чимбэ омбо чимбэя төгтөн мала жонзо соовад. Анжин хайвэ сөгдөнзо хоол усунлаги шэвла солван дэдад. Та нөхдөд талтай шат зомдаа сайхан явж ажил үйлсээ сайхан бүтээгээд сайхан байна баярлалаа. За тэгээд сайхан. Тэгээ амар сайхандаа ингээд одоо алтан нутагтаа ингээд таамн байж байгаа нь хичнээн сайхан одоо ингээд 90 гаруй настай. Тий. 90 гаруй настай болж байгаа юм яа та. За миний дүүнэр сайхан. Тэгээ энд байгаа хүмүүсүүдийг би тавчхан танилцуулъя. Миний одоо ижигийн маань ганц сайхан эмэгтэй ханд гэж дүүн байсан. Ханд гэгч маань ганц охинтой байсан. Бадам ханд гэж нэг хөөрхөн охинтой. Тэгээ тэр бадам хандтай маань даш жаргал гэж суугаад одоо эднэрийн аав нь. Тэгээд 6 сайхан хүүхэд гарсан тийм ээ. Тэгээ хамгийн том охин нь манай Тамир шүү дээ. За манай энэ Тамирын нөхөр бол Төмөр санаа гэж насаараа манай энэ хар хорны гал командад ажиллаж байгаа тэтгэвртэйгаараа сүүлийн үед бас гадаад дотоодын өөр аймаг хотоор яваад байгаа сорог байна. Ойрын жил би тэд уулзалт амьдсангүй ихч маань бас гадаад дотоодоор яваад ирсэн сайхан байна. Миний эмийг байхад бол ерөөс байнга л ирдэг. Соёог үрсэд гэж хүмүүс одоо энэ лүнгийн ишээ нутгалдаг бас насаараа нутгалсан тийм хүн байсан. Тэр хүн бол миний өвөө. Тэр хүний эхнэр нь ханд гэж хүн, миний эмээ ханд гэж хүний эгч нь болохоор Янжмаа гэж хүн байлаа. Намайг их жоохон байхад манай өвөөгийн дэрж зустаг. Тэгээд дүү хүүхэн дээрээ л ирж зустаг байжтэй. Миний ээж бол Янжмаа ээж гэж юусээ тэгж нэрлдэг тийм байсан. Би тэрийг бол их сайн санддаг. Манай лүн сум бол аргагүй урттай бол урттай, чадaltaй бол чадaltaй. Хүчтэй бол хүчтэй, тамиртай бол тамиртай. Ийм сайхан хүмүүсүүдийг төрүүлсэн. Энэ утга учир нь юу гэхлээр манай бидний эртний хаад ноёд маань хотоо байгуулахдаа Монголын 408 зогсоос гаднаас өчнөн одоо урчуулыг авчирч ингэж одоо тэр хар хорин хотыг болон бус хотуудыг босгож ийсэн учраас тэрний үр удам нь манай яг лүн сумын тойр дээр үлдсэн байдгийг. Тэгээ энэ нутгаас бол одоо Сүхбаатарын хөшөөг хийсэн уран чойн бол түүний төрсэн ах Монхор Шарвгай хар хорны одоо энэ юуг босгосон. За тэгээд одоо цааш нь энэ орчин үедээ эрэхтэй зэрэг нь уран одоо чуваа мэд. Хүшгүй цэвэн доржин ойдов гэж 2 ойдов гэж хүү байсан. Том ойдов хүүтийн би их найз байсан. Би бол одоо бас энэ их чи ярьж байгаагаар манайх бол одоо бүх их удамтай улсын зан солонгийн ондог гэдэг улсын зан хүн байлаа. Улсын ажин дамжин дэрчгээд миний төрсөх нэг эцгийн 2 начин миний ээжийн төрсөх улсын зан солонгийн мундаг сайхан хүн байсан юм аа. Алдартай тэр бөхчүүд байлаа да. Манай нутгийн анхны доктор үнэхээр одоо энэ хэдэн чиглэлээр нутаг орондоо их сэтгэлтэй өтлөх тусам нутаг орон санагдаж тэгээд одоо энэ дээдсийн заяат нутаг гэж энэ сайхан ном хийж би бас одоо яг энэгээр дуу хийсэн дээдсийн заяат нутаг гэж дөнгөтийн соодлоор шүлгийг хийлгээд сайхан дуу болсон. Манай хуучин лөөсөн гэдэг бол их олон алдартай төрсөн газар шүү дээ. Дагуулын 5 зам байдаг. Начингуутын доолн байдаг. Тань сэрнгэж одоо бас нэг хөдийн баатар жолооч хүн төрсөн байна. Ингээд 1966 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хөгжим бүжгийн дунд сургуулийг гоцлол хөгжимчин багш мэрэгчлэр 3 анги төгсгöd 4 хүн хүүхэд улаан дипломтой төгссөний нэг нь Монгол Улсын гавьяат багш Шарвын Дорж Баган байлаа.
Түүний хувьд Монгол улсын гавьяат багш Гүнчингийн Даш Таваа багшийн уган шавь Яочин хөгжмийн мэрэгжлийн сургалтын анхны төгсөгч нь болж байсан юм. Мөн тухайн үед урлагийн сургуулийн төгсөгчдөд жүжигчин мэрэгжлийн үнэмлэх олгодог байж. Дорж Ваган багшид 1966 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 43 дугаар тогтоолоор Монгол улсын 727 дахь жүжигчний мэрэгжлийн үнэмлэхийг олгосон байдаг. 12хан настай нэг ширээнд дохой нийлүүлэн сууж байсан охид хөвгүүд хэдий 59 жил өнгөрсөн ч багын дурсамж нь яг л өчигдөрхөн мэт тодхон санагдана. Тэгээ бид нар ч одоо 59 жил болж 66 онд төгснөөсөө хойш тэгээ бид нар 19 сүлээ төгссөн. Өнөөдөр 4 гавьяаттай болсон манай анги. Нэгээс жорохтол алдартай Сэрэндарж багш маань, Банзарч багш, Сэлмэ багш гэдэг манай соёл урлагийн сайхан алдартнууд тосож авчихсан да. Тэгээд энэ ангид ороход бол бид нэлийн олуулаа орж исэн. Тухайн үед чинь уран зураг гэдэг сая бүгд орж бүгдийг ярьчлаа. Тэгээд манай ангийн дарга бол орж эхнээс ахвал дуслаа. Тэгээд бүлэгмийн зүйлийн дорчгон бол хизээнээсээ нэг тийм зохион байгуулах хавьяастай бас хайрладаг, аргадаг ийм л дарга байсан. Тэгээд одоо ер нь сургууль төгслөл манай ангийн даргаар ажилласан да. Бид чинь нэг л хүний удирдлагын дор ажиллаж исэн болохоор зэрэг одоо хүртэл сургуулиа төгсөөд одоо бид чинь 60 жил болох гэж шүү дээ баруун тийм ээ. 60 жил болох гэж ахлаа одоо хүртэл бидний дуудаад зохион байгуулдаг, цуглуулдаг, уулзуулдаг, заримдаа зовлон очил тохиолдоход тэрэн дээрээ очдог. Ер нь бол ангийнхаа дарга ажлыг одоо хүртэл хийгээл яваа ийм л хүн байгаа. Би ангийн даргийнхаа нөгөө хоёр хэрэгтэй хүүхдтэй их. Тэгээ би заримдаа гэртэн очихдоор намайг хүүхдээ харуулад өөрөө гадагшаагаараа явцдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө хоёр банд чинь хоорондоо носолж жагаад нэг нь авчиж пара мөргөөд тархийг хаглуулад ээгийг явд би ч гэсэн хуалчихсан. Хоёр хүүхэд хараад байж чадахгүй өөдгөө амт ингээл загнаа гэсэн чи гайгүй шүү. Тэгээд нэг өнгөрсөн. Нэрэ допо бол цаанаасаа нэг хүн зохион байгуулах бүр төрөлхийн авьяастай юм хүн байт юм л да. Одоо тэнд байгаа энэ буяа шиг үзэж байгаа бор зураг бол тэр аяараа түүх биднүүсийн залуу хүүхэд байхаа үеэс эхлээд тэгсэн сэргэлэн бид хоёрын хойд цайны газар ороод нэг өндөг барээд явжлаа. Би ч яраа өндгөө идсэн ч байлгүй. Сэргэлэн өндгөө идээгүй ингээ барай явжсэн чинь Дорж Ваган яг сургуулийн өнцгөөс бид хоёр шиг цайны газраас гарч ирлээ. Сэргэлэн өндгөө гинт бяц атгаа ичдэг. Хүүе яаж юм бэ өндгөө атгаа базаа ичдэг гэсэн чинь допо тэндээс гараад ирлээ. Гудамжинд юм идлээ гэж загнана. Тэгээ өндгөө ингээ хаагтагч ирсэн хөөх юм. Би ч ангидаа бүр амар тарган юм атмаа хөөхт байсан те. хайнаг гэдэг хожтой. Хайнаг бүр чээж мэжтэй хөөхт байлаа. Монголын пионерийн байгууллагын 50 жилийн ой гэж болсон. Түрүү одоо цугц дурдаад өнгөд Монголын пионерийн байгууллагын одоо ерөнхийлөгч тийм дарга нь бол манай Дофа байхгүй тийм. Тэгэхэд одоо би дөнгөж сургууль явдаг гэсэн жил байсан л да Москваар. Тэгсэн чинь захирал дуудаад нь за чамд одоо шагнал гардуулах гэж байгаа. Чи одоо Монголын пионерийн байгууллагын шагналаар чамаа шагнасан. Одоо чи маргааш очиж шагналаа авна шүү гэлээ. 10 цагт очиороо гэдэг юм. Тэгэд ийм одоо тэр үеийн одоо том одоо талхартын одоо юу юм да баярын бичиг биш. Тэрнээс арай өөр тийм гоё тийм талхартын ийм юугаар тийм шагнал өгчээсэн. Тэгээд тэрэн дээр Монголын пионерийн байгууллагын зөвлөлийн дарга иш Дорж Ваган гэд гарын хавсгалт орчихсон. Па эн чи манай ангийн хүүхд надыг шагнасан байж тэр ирчээрээ би сургууль дээр ирж байгаа. Тэгт манай сургуулийн захирал Даштын дөг захирал байсан байхгүй. Тийм. Тэгээд Даштын дөг багштай үзүүлж байгаа. Энэ гарын өсөх бол миний ангийн охины гарын өсөх. Энэ миний ангийн одоо охин бит хоёрын одоо 66 онд сургууль төгсөн. Гэхдээ ямар их бэлэг дэмэлтэй болсон бэ? Нэг бөө баяр болж иж илээ. Үнэхээр манай Дофа бол үнэн одоо тэр удирдан зохион байгуулах удирдах тийм ажилтаа бол их багаасаа. Энэ бол тэр болгон хүнд байдаггүй, заяадаггүй ийм байгалаас өгсөн өвөрмсөө авьяас байхаа л гэж боддгийн. Тэгэхээр энэ авьяасыг манай Дофа бол маш их харивжуулж, боловсрлоор авч явж энийгээ юунд гарсан л да. Өнөөдөр миний Дофа бол үнэхээр удирдан зохион байгуулах, ялангуяа сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаанд одоо өөрийнхөө үнэтэй хувь номерыг оруулж чадна гэдэг нь багадаа өөрт нь одоо тийм сэтгүү яасан байгаа. Тэгээд тэр багшийн сургууль психологийн одоо мэрэгчлэр төгсөөд сургууль хүмүүжүүлэх ухааны доктор болоод явна гэдэг нь энэ хүний өөрийнх нь цаана одоо хийх ёстой
цаашны энэ мэрэгжлээр ажиллах, улс их орондоо хийх, бүтээх ийм одоо эрч хүчин тодорсон учраас чи бол тэр сургуульд явж өнөөдөр ийм өндөрлөгт хүрсэн байхаа гэж бодож байгаа байхгүй. Би дорчигмонд их очдөг байсан. Аав ээж нь аюу сайхан унсад. Тэр аавынхын дүрх одоо хүртэл миний сэтгэлд байдаг штэ. Нэг гоё тийм кино жүжигчин баймаар одоо нэг Монгол төрхтэй мондөг кино жүжигчин байдаг та. Яг тэрхүү ийм гоё ширвээ хар сахалтай, тийм бүлтгэр гоё хүмсэг нүдтэй, тийм гоё хүн ээж нь. Тэгэл бид нар их очиж ноолдог байжээ одоо бодоход. Тэгэхэд ерөөсө бид нарыг тэр шаач яадгүй. Аюу сайхан хүлээж авдаг тийм гоё байсан. Сэрчинбаатарыг би аюу тэр үеийн боддог байсан байхгүй. Өөрөө туулах дуртай болоод ч тэр юм уу Сэрчинбаатар зангад тагш. Хоёрыг дуурайгаал нэг дуулдаг дуунаас нь ингэж ирэл нэг дуулдаг байсан. Тэр аюу бодогдтий гоё байсан. Тэгээд орчин бид хоёр би ч бас нэлийн хөдөлгөөнтэй ажиллахаа бид нар ч нэлийн сахилахгүй хөтөд байсан байхгүй юу. Одоо анги дотроо нэлийн хөдөлгөөнтэй хоёр байсан та. Тэгээд нөх хуучин хөгжим анхны сургууль одоо хөдөөж хүн яамны ардалт байдаг. Тэнд нэг тийм нэг давхарт нь бид нар тагнуул болж тоглодог эрэгтэй хүүхдүүд шиг. Гамбат гэд манай ангид байсан нэг тэргээрээ бурхан тийм лам хийгээд нэг юм сүхт тэрэг шиг юм хийгээд тэргээрээ дөрвөлжин дотор суугаад дамжилж яваал энэ тэр нэлээд гоё хөгжилтэй юм зөндөө байна. 60 жилийн өмнө сурч ирсэн сургуулийнхаа 2 дугаар давхарт ингээд одоо 60 жилийн дараа ирэхэд бол үнэхээр гоё байна. Бид нар ч энэ шатаар ингэж гүйж гараад ингээл 2 дугаар давхартаа хичээл хийгээл 3 дугаар давхартаа мэрэгжлийн дандаа ингээд модоор битүүлсэн дууг одоо гаргадаггүй тийм хөгжмийн ангиудтай ганц ганцаараа хичээлдэг. Ийм одоо гайхамшигтай сургууль байсан юм аа. 3 одоо композитор төрсөн. Тэрний хамгийн эхнийх нь бол манай Хайдвин Сэргэлэн гэж гайхамшигтай 600 гаруй дуу бичсэн маш их авьяаслаг хөгжмийн зохиолч байсан. За дараагийнх нь хөгжмийн зохиолч бол өмнө говьоос ирсэн говийн Аюуш гэж, Шарын Аюуш гэж. Манай Аюуш бол одоо ерөөсө говь алтай өмнө говь Төв аймаг гэдэг ер нь яваагүй газар байхгүй, ажиллаагүй газар байхгүй. Өнөөдөр ч гэсэн соёл урлагийн их сургуульд багшилж байгаа. Ийм одоо алдартай гавьяат хөгжмийн зохиолч байгаа. За дараагийнх нь гавьяат бол хөгжмийн зохиолч бол Ширчинбаатар. 2 гавьяат хөгжмийн зохиолч, 1 гавьяат хөгжим судлаач Аражогон Боёшиг. За би бол сургууль хүмүүжүүлэх ухааны одоо гавьяат багш хүн. Ингээ манай анги 19 сүлээ төгссөн мөртлөө 4 гавьяаттай Баян анги гэдгийн шүү манай ангийг. Уулзах, ужрах ёстой хүмүүс хаач байсан нэгний олдог гэдэг шиг Дорж Хогон багш насны хантайгаа Москва хотод бие биенээ олж өдгөө 58 жил нэгнээ нөмөрлөн тулж тушин 4 сайхан хүүхдийг өсгөж хүмүүжүүлжээ. Түүний хань ган болон Москвагийн мал эмнэлгийн их сургуулийг малын их хэмжээр суралцсан төгсөж хөдөө аж ахуйн их сургууль мал эмнэлгийн хүрээлэнд тасралтгүй 44 жил ажиллаад гавьяаны амралтандаа суусан. Хөдөө аж ахуйн салбараас анхны шинжлэх ухааны нээлтийн эзэн болж бүртгэгдсэн байдаг. Харин үр хүүхдүүд нь өөрсдийн хүсэл сонирхол, мөрөөдлөөрөө худалдаа, эдийн засгийн мэргэжил сонгон гадаад улс оронд ажиллаж амьдарч байна. Эмээгийн хувьд ач зээ нартаа их хэл Монгол ахуйгаан зааж сургах албанд нэр төрдөөхэн зүтгэж байгаа. Авгаатайгаа би 1967 онд Москвагийн мал эмнэлгийн академид оюутан байхдаа танилцж сэтгэлд их таалагдж энэ охиныг яасан сайхан бүсгүй вэ гэж өндөр сайхан нуруутай алаг нүдтэй хүний хайр улаахаар сайхан эмэгтэй байлаа да. Дотор байран дээрээ л их зогсно. Хөөгөөд явуулсан ч гэсэн хурж ирээл зогсож чинь манай жижүүрүүд одоо чи энэ хөөрхий парныг одоо яагаад хөөж явуулаад байдгийг. Тэгээд энэ маань нэг тийм зөөлөн, тийм их сэтгэл сайтай, нэг хайрлах нь арай л нэг тийм дотн санагдаж л одоо энэ хүнтэй ингээд амьдарч эхэлсэн. Миний хань бол ядарсан загт хүнд их тусалдаг тийм сайхан хань байгаа. Их цагаан сэтгэлтэй сайн хань байгаа маа. Тэгээ манай хадам аав маань надад их сайн оюутан байхад би хадам аавыгаа дагуулад нэг тийм ийм өндөр хурандаа хүний чинь нэг ийм том
саарл малгай байх. Тэгээ нөгөө саарл малгайг өмсүүлээд хурандаа шинэлийн өмсүүлчихэд аавыгаа дагуулад Оросын Москвагийн кино театрт очихтэй зэрэг нь Оросын тэр киноны администратор нь гарч ирээд товарищ генерал танд хэдэн билет хэрэгтэй гэдэг. Тэгээ би хадам аавыгаа дагаж кино үздэг байсан. Манай 3 дайнд оролцоо хэлчин хүн. Аавад орсон сайхан манай аавад аав ээж хоёрыг хайртай. Ямар сайндаа л одоо ер нь хадууг хэлүүлэхгүй шүү дээ. Би буруутай болоод манай аавгаа зөвтөл явуулдаг шүү дээ. Тэгж л хайрлж ийсэн байгаа. Ээж минь хэлдэг энэ багасаа ер нь жоохон адтай л жоохон хөөхт байсан. Магшисэн бор хөөхд. Тэгээд ширүүн, дориун, зантай их хатуу шаардлага тавьдаг. Архангай аймгийн тэр 6 дугаар баазын хашаанд байхдаа 3 настай дүүгээ бондгот модон дээр суулгачаад өөрөө тэгээ хөрөө бариад модоо хөрөөчдөг. Тэгээ дүүгээ ойччих гэхдээ зэрэг нь чи м одоо олигтойгоо суугаад өгөөчтэй гэж. Тэгээд тэр хавийн амтангүй энэ мө 5 настай бондгор бор шарвын энэ мө хөөхөн хөөхөд ингээ мод түлээгээ хөрөөдөө зүгээр ямар ч хүнээс дутхгүй ингээд аав ээжтэй туслаад байх ингэж ярьдаг байсан. Тэгээ тэр уламжлалыг миний ээж аав их том болсон хойно ярьдаг байсан учраас би өөрийнхөө хүүхдүүдийг, өөрийнхөө ач нарыг багасаа их хөдөлмөрч болоосоо их ажилсаг болоосоо гэж ингэж би бас удамшуулан өвлүүлж ингэж үлдээсэн байх гэж боддгийг. Гамбол Бэтрийг ч одоо ууган хүүг алтан ууя гэдгийг 3 настай байхдаа шалаа цэмцэт л угаагаад тэгээ харамсалтай нөгөө толгой дээр шалныхаа альчуурыг мушгичээж манай айлын хүн харчаад ийм үү жоох юмар одоо шал угаалгадаг гэж би шал угаа гэж хэлээгүй байхгүй. Тэр хүүхэд өөрөө ээж минь ажилласаа ядарч ирнэ. Ийм учраас би шалын нэг удаач гэсэн угаагаад өгчий гэсэн тийм сайхан сэтгэлээр 3 настай байхдаа миний хүү шал анх угааж эхэлсэн. 7 настай би хамгийн бага дүүгийн гидсэндээ тээж яхад 7 настай байхдаа бас надад нэг сайхан гурилтай хоол хийж өгөх гэж их хөглсөн юм байгаа юм. Хүүхдүүд маань төрөх тоолон бүрт аав ээж нар манаас ирж биднэрт тусалж хүүхдүүдээ ач зэгээ харалцсан монгол хэл тэ одоо түүх соёл хүмүүжил их л олон зүйлүүдийг бас аль болох сургаж заая хичнээн хүний нутагт байгаа ч гэсэн бас хитрхи гадаад одоо хүмүүжилтэй битээ болчоосэ монгол хүний цус одоо биенд нь байдаг шүү гэдэг үүднээс те одоо манай хүүхдүүдэд их сайхан олон зүйл сургаж хүмүүжүүлж ирсэн. Манай ээж чинь бас өөрөө сайхан гоё эмэгтэй. Тэгээд эмэгтэй хүний хувьд ч гэсэн ээж хүний хувьд надад бас сургах, зөвлөх, заах юм бишгүүдээ их олон байсан. Тэгээд эмээгээ бид нар бас сайхан гоё эмэгтэй, гой эмээ гэж дууддаг. Эмээ бол намайг багасаа дандаа өргөжилж гоё эмэгтэй хүн байсан, гоё эмээ байсан. Тэгээ би 4 настай үед эмээгээ гой эмээ гэд нэрлээд одоо хүртэл би тэгээд манай дүүнар маань эмээг гой эмээ гэж дууддаг юм аа. Би бол эмээгийн зарим нэгний алтан гахаагийн жилд Японд төрээд тэгээд төрөх үед манай эмээ минь Японд ирээд намайг харж ирсэн. Манай эмээ бол Монголд өсөөгүй надад маш их олон зөрчсөн үг зааж өгсөн. Ялангуяа өс сайхан бол зүс сайхан гэдэг зөрчсөн үгээр өөрийнхөө зөрчсөн өгөө хийгээд нэмээд надад гутал сайхан бол хувцас сайхан гэж зааж өгсөн. Тэгээд өшөөр үндэсний ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал эднэр тийм олон зөрчсөн үг Монголын сайхан үгнүүдийг зааж өгсөн юм аа. Манай хоёр том нэг нь хийл дардаг. Тэгээд нөгөөх нь төвлөр хуураар хичээлдэг. Тэгээ бас Монголын сайхан аялгуунуудыг нотын явуулаад бас өөр хөлтөд сургаарай гэд явуулнаа. Манай хоёр бас тэрийг нь цаг заваа гаргаад тэрийгээр хичээллэж сурч байгаа. Би энэ айлд 1997 онд баг хүүгийнх нь эхнэр болж орсон. Анх бэр болж орж ирээд мундаг багш хүний бэр боллоо гэдэгтээ амар их бахархаж исэн. Наацхийн хүн хүндлэх ёс, ардын ёс, Монгол ёс, Монгол өв уламжлал ямар байх ёстой. Тэр болгоныг маш их зааж сургасан. Ээж маань өөрөө ёочин тоглодог. Манай охин бас ганц 2 ая
тоол сурсан те эмээтэйгээ. Би бол эмээ өвдөр өссөн. Ерөнхийдөө манай эмээ өвөө хоёрын маань одоо намайг хүмүүжүүлсэн юм болохоор Монгол ахуйн ёс заншил, Монгол сургууль хүмүүжүүлэх ухаан, тэгээ Монгол өв соёл энэ бүгдийг бол маш ихээр зааж сургаж хүмүүжүүлдэг байсан. Эмээ маань одоо намайг анх төлж одоо энэ урлаг руу хөл тавиулна гэд маш их зүтгэдэг байсан. Тэгээд тэрүүгээрээ ч одоо тэгээд одоо урлагийн хүн болцсон явж байна. Манай эмээ бол айгүй юм цаг үетэйгээ цаг үеэ яг мэдэрч ингэж байдаг юм шиг санагддаг. Одоо үдий 70 гарч байгаа хүн ч гэсэндээ 20-тай хүнтэй яаж харьцах уу, 5-тай хүүхэдтэй яаж харьцах уу ч юм уу ингээ яг үе юм шиг байж чаддаг. Би эмээ дээр өссөн намайг би эмээ үүд бол нэгч одоо надад гар хурж аваагүй, намайг нэг зэмлж байгаагүй. Тэгээд яаж би одоо тэгж тийм зөөлхөн юмар хүмүүжснээ одоо бодоход асар том тийм ухаан байжээ гэж боддог. Би их урт үстэй байсан. Тэгээд муу аавд минь миний охин үсээрээ гойсон хүн болно. Үс сайхан бол зүс сайхан гэдгийг миний охин хизээч битгий үсээ тайраарэ гэж их цагдаг байсан. Эмэгтэй хүнийг ухаан богно үс нь урт гэж ингэж хэлдгийн гэхлээр энэ тэнийг ноёдын гаргасан сургаал. Минийх энийг битгий анзаараарай. Үс гэдэг чинь өөрөө цус мах яс юм шүү дээ. Тийм учраас хэрвээ үсэнд мис сүргээл ах юм бол хүн одоо нөгөө мис засал хийлгэж байгаатай адилхан гэж үздэг. Ийм учраас би одоо хүртэл ингээд 4 настай байхдаа дайхаа хөндүүлсэн. Тэрнээс хойш одоо 69 жил энэ үстэйгээ огт тэр шаалгүй зүсээ сайхан авч явж насандаа тохирсон гоёл болгож ингэж явсаар өдөө хүрсэн. Тэгэхээр би аавынхаа тэр мэрэгэн сургаал, ээжийнхаа тэр хэлжсэн сайхан үнэт сургаалыг өнөөдөр хүртэл өр хойчтой өвлүүлж яваа, өөрийнхөө шавнар дүүнаар тойрон хүрээлэгчтэй бас өвлүүлж яваа да. Өөрийнхөө нутаг усны гайхамшиг эцэг их өвөг дээдсийн минь оюун их ухааны ох гэж ингэж бодож явдаг юм аа. Хөгжим мужгийн дунд сургуулийг улаан дипломтой төгссөн мэргэжлийн хөгжимчнийг тухайн үеийн ардын дуудлагын чуулгад яоч хөгжимчнөр ажилуулна гэхэд би урлагийн хүн болохгүй. Багшланд хэмээн соёлын яамны орлагч сайд Лодой дам сайдд учрлан багшийн сургуульд багшаар ирлээ. Тухайн үед хэн сайн суралцсан тэр хүнд цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийг улс олгодог байж. 1966 онд Москва хотын Ленин нэрэмжит улсын багшийн дээд сургуульд арга зүйж багш мэргэжлээс суралцахаар хүлгийн жолоо заллаа. Эндээс түүний хүүхдийн байгууллага, боловсролын байгууллагад дасралтгүй ажиллах он жилүүдийн эхлэл байсан юм. 1970 онд түүнийг бүгд найрамдах Монгол Ард улсын ардын боловсролын яамд мэргэжлийн байцаагчаар томилж, сургуулийн өмнөх боловсролын салбарт бэлтгэл ангийн хүүхдүүдийн хичээлийн программыг боловсруулан хэрэгжүүлж, нийслэлийн 16 9-р цэцэрлэгт хөгжим бүжгийн дунд сургуулийн мэргэжилтэн Алевтина Васильевнаас Шевчукийг урьж анхудаа хөгжмийн хичээл заалгасан нь бусдад үнэтэй туршлага болон үлджээ. Эндээс Доржигун багшийн санаачлага, дэмжлэгтэйгээр Монгол хүүхэд залуучуудын боловсрол, ирээдүйд оруулсан үнэлж баршгүй эрдмийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт эхэлсэн юм. Сургуулийн хүрээлэнгийнхэнтэй ярьж агаад өөрөө цэцэрлэгийн хэлтэст одоо цэцэрлэгт дуу хөгжмийн сургалтыг хэрхэн боловсруулж оруулах вэ гэдэг программыг анх боловсруулсан юм. Одоо өөрөөр хэлбэл цэцэрлэгийн хүүхдийг хөгжмийн боловсралтай болгох гэд. Тэгээд би Алевтина Васильевна Шевчук гэдэг эмэгтэй хөгжим бүжгийн дунд сургууль багш байсан 70-71 онд. Тэр эмэгтэйг ураад 16 дугаар цэцэрлэг гэж одоо гадаад харилцааны яамны хажууханд байдаг. Гадаад харилцааны яамны дипломатуудын хүүхдүүд хүмүүждэг нэг тийм цэцэрлэг байдаг байхгүй. Дарган Ламжуу гэдэг нэг сайхан эмэгтэй байсан. Тэгээд тэрнтэй ярьж байгаад би одоо ерөөсөө энэ программын туршилтыг хийгээд танай дээр одоо хүүхдийн ансамбл байгуулна. Ямар сайн юм бэ Доржигун дарга ёстой их баярлж гин гэ. Тэгээд би чинь тэр хөгжим бүжгийн Алевтина Васильевна Шевчук гэдэг эмэгтэйг авчираад. Тэгэл одоо нөгөө тэр үед чинь манай Монголын дэлгүүрүүдээр нэг гартаа бариад ингээд шажигнадаг тоглоом, нэг хөөрхөн бөмбөр, нэг хөөрхөн бүрээ,
Тэгэл одоо янз бүрийн нэг шажигндаг, хоржигндаг тийм юмнуудыг аваад тэгээд нэг 20-од хүүхэд. Тэгээд тэр ансамблийг тоглуулад анхны концертыг Анастасия Ивановна Кармга бид нар очиж үзэж байгаа юм. Тэр их мундаг ансамбл одоо чуулга гэх юм уу? Хөгжмийн чуулга. Цэцэрлэгийн хүүхдүүд ямар гоё тоглолт болсон гэ. Тэгээд ээж аав нар ч маш их баярлж ирсэн. Хүний багын зан чанар ажлын талбарт хамгийн их дүлхэц болж өгдөг. Доржогон багшийг багтан ширүүн бор химээ хочилдог байж. Өөрийнхөө сурсан мэдсэн бүхнийг найз нартаа зааж өгөх гэсэн хүүхдийн хүсэл тэмүүлэл өнөөдрийн олон мянган шавьтай Гавьяат багшийн эхлэл байж тээ. 1971 онд багшийн сургуульд сурган сэтгэл судлалын багшаар томилогдсон очиж баатарчуудын болон сургууль хүмүүжлэх ухааны кабинетыг шинээр байгуулан тогтжуулж байсан нь оюутан залуусын хүмүүжилд жинтэйхэн хувь нэмэр оруулсан байдаг. Багш хүн хизээж шавнартаа хамгийн том үлгэр дуурайлал бахархал нь байдаг юм. Багасаа бол хүнд их юм заадаг, дүүнэрийнхээ ангид ороод уншдаг, бичүүлдэг байсан. Зүүн хараад бол миний дүү 1-р ангид ороо би 2-р ангид байсан. Тэгээд багш нь миний дүү ороод дүүгийнхээ ангид уншуулад байж гэхээр би ороод дүүгийнхээ ангид унших бичгийг бариад уншуулахаар нөгөө 1-р ангийн хүүхдүүд чинь юм уншиж чаддгүй юм байсан байгаа гэж. Бөх энийг чи яг багш шиг уншиж байна гэж. Ямар юм нэгж байх вэ? Би 2-р ангийн хүүхэд, тэр хүүхдүүд 1-р ангийн хүүхэд. Тэгээд багшийн сургуульд багшилж байгаа хоорондоо одоо 2 хөдөлмөрийн баатар Шарав Жанцноров 2 маань төрөөд 5 төрийн шагналт төрөөд. Тэгээ сүүлийн үед хүн чинь нас ахаад ирэхээр шавнырынхаа одоо гайхамшигт үйлсээр их баярлдаг юм байна. Багшийн сургуулийн 95 жилийн ойгоор драмын театрт болсон баярын хурал дээр Жанцноров энэ дээрээс үг хэлэхдээ одоо миний багш Доржогон багш тэнд сууж гин гэж хэлсэн чинь би ерөөс одоо медалээр шагнуулсан юм шиг их баярлсан шүү дээ тий. Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль гэж их томоохон сургууль бий. Энэ сургууль бол 1940-од оны ихээр Монгол Улсын их сургуулийг байгуулахаас өмнө үндсэндээ манай их сургуулийн үүрэг үүсгэсэн. Маш их өвдөлт сургууль. Энэ сургууль би 67-оос 71 онд суралцах боломж олдсон. Энд би өнөөдрийн байгаа би гэдэг нийгмийн бие хүнийг олох үндсэн төлөвчлөлийг бол тэндээс олсон гэж би ойлгодог. Тэнд багшилж байгаа багш нар бол үндсэндээ тухайн үедээ хамгийн өндөр өнөөдрийн хэлээр бол ёс суртахуунтай, хамгийн өндөр боловсролтой, хамгийн одоо хүчтэй мэргэжлийн багш нар бол ажиллаж байсан гэж бид ухаадаг. Одоо ингээд жишээд үзэхэд түүний нэг нь бол манай Дорж Фагн багш байгаа. Дорж Фагн багш надад 2 жил сургууль хүмүүжүүлэх ухаан сэтгэл судлалын хичээл манай ингээд орсон. Дорж Фагн багшийн гараар гарсан манай багшийн сургуулийн хөгжмийн ангийн одоо тухайн үеийн хүүхдүүд бол 20-р 121-р зууны дамжсан Монголын одоо хөгжмийн соёлд бол үндсэндээ гол ачааг бол үүссэн. Дорж Фагн багшийн шагнараас одоо миний дээдлийн ангийн төрийн шагналт хөгжмийн зохиолч Нацаг Дорж, миний доод талын дараагийн ангийн хөгжмийн зохиолч Шарав Бэлэг Жаргал, миний өөрийн эсэлт авсан хөгжмийн зохиолч Чин Зориг гээд дурдаад байвал их олон хүмүүс байгаа. Бид Дорж Фагн багшийг онцлох ганц нэг зүйл бол би хөгжмийн анги, хөгжмийн багшийн анги, манай анги, бидний анги. Тэгэхээр Дорж Фагн багш бол сурган сэтгэл судлалын багш. Тэгтээ Дорж Фагн багш бол хөгжим бүжгийн нууц сургуулийг Яочингийн мэргэжлэр төгссөн мэргэжлийн хөгжимчин хүн. Хөгжимчин хүн хөгжмийн багш болох хүнд сурган сэтгэл заана гэдэг бол асар их даваа талтай. Нэгэнт унган мэргэжил нь өөрөө хөгжимчин хүн болох туган зэрэг тэгээ хөгжмийн ангид багшилж байгаа багш гэдэг бол тэр сурган сэтгэл судлалын заа харгын одоо зарчмыг барихтаа яг урлагийн хүмүүст хичээл зааж байгаа.
тэр ертөнцийг гоо сайхнаар ухаарах, тэр ихшгээр ухаарлаар сэтгэл зүй сургам хүмүүжүүлэх ухааныг бидэнд дамжуулж яснараа өнөө хүртэл бол бидний одоо сургам хүмүүжлийн луужин болж явдаг л да. Багшийн сургуулийн 2 дугаар курс байхад Дорж Чуган багш маань манай ангийг дааж авсан. Багш маань одоо 50 жилийн өмнө бид нарыг дааж авч ирсэн. Тэрэл төрхөөрөө, тэрэл янзаараа бид нартай одоо ингээ байнгын холбоо харьцаатай байдаг. Багшаасаа сурсан зүйл их байгаа. Тэгээ манай ангийнхан бол маш салбар үртэй сайн ажилладаг. 3 гавьяаттай, багштайгаа 4 гавьяаттай. За ихэнх нь одоо төрийн дээд одон медалуудтай ажиллаж байгаа сургууль хамт олон салбар дотроо нэр хүндтэй ийм байгаа нь багшийн маань ач гэж бид нар боддгоо. За анх багштайгаа яа танилцсан бэ гэхээр бид 1972 онд багшийн сургуульд сурч байлаа. Сурган хүмүүжүүлэх ухаан гэж хичээл ордог. За тэр хичээлийг одоо өмнө нь Лувсан 10 дунгуайн гэр бүлийн хүн Аюуш багш гэж багш ордог байсан. Настай багш байсан да хөрхөн. Тэгээд одоо өөр багш орохоор болоод тэгээ манай ангич нэг 10 хэдэн банд нартай бас банд олонтой анги байсан багшийн сургуультай. Тэгээ багш маань ороод ирлээ. Сэсэрт сургууль төгссөн. Их сайхан ховтос өмсөн зүүсэн ч их сайхан. За хэл яриа гэж одоо мундаг савл хийвэл орсоор ирчих гал их л мундаг тийм сайхан эрдэм мэдлэгтэй багш заалаа. Тэгээ төдлөгөө хонх дуугарлаа, завсарлаа. Тэгээ банд нар юм чинь бид нар юу заасан юу ярьсан мэдхгүй харсаар байтал тэгээд нэг мэдсэн чинь хонх дуугарлаа штэ гэж. Анхны хичээл маань тэгж өндөрлөж байсан. Монголын пионерийн байгууллагын 50 жилийн ой болно гэдэл одоо багшийн гарын үсгтэй удирдамж ирдгий. Тэгэл одоо би чинь сумынханда гайхуулаад энэ чи одоо би энэ хүнээр хичээл заалгаж байсан. Миний багш юм байгаа гэд тэгээд одоо багш маань тэр 50 жилийн ойг тэмдэглээ өнгөрүүлэх бүх ажлыг мөн одоо Монголын пионер хүүхдийн байгууллагад бол том ажлуудыг хийсэн ийм одоо сайхан багш юм байгаамаа. Тэгээд ер нь багшаагаа дуурайж бид нар чих гоё байх гэж боддог. Багш маань ирээд ер нь ангийнхаа хүүхдүүдийг өөрөө формын хүүхдүүдийг ойж өгчээсэн шүү дээ. Гэртээ аваачаад бидүүд чи эсгүүлээд бүгдийг формтой. Манай ангид жигтгэн гоё формтой тийм хүүхдүүд байлаа. Багш маань бол ер нь анги хамт олныг их сайн бүрэлдүүлж өгсөн хүн гэж би боддгийн. Монгол улсын гавьяат багш Шарвин Дорж Багмын өнгөрсөн он жилүүдэд бүтээсэн бүхнийг дурдна гэвэл цаг багдана. Энэ хүний намтар түүхэнд заавал онцлох ажил бол олон улсын хүүхдийн найрамдал заслан, хуримын ордон, хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх залуу техникчдийн ордон заавал багтана. Түүний шаргуу зан чанар, эрдэм мэдлэг, ур чадвар олон сайхан хүмүүстэй хамтран ажиллах боломжийг нээж өгч байсан. Тэдний нэг нь Цэдэнбал Филатова. Монголын хүүхэд залуус шаардлагатай байгаа бүтээн байгуулалтын тухай санал оруулан хөрөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлүүлж ашиглалтанд оруулсан. Түүх гэдэг хизээч балархгүй, үннийг өгүүлэн оршиж байдаг. Мянгасан 1974 онд бүгд найрамдах улс тунхаgsны 50 жилийн ойн арга хэмжээнд зөвлөлт холбоот улсын төрийн тэргүүн Брежневийг оролцоход Монгол улсын тэргүүн хатагтай Анастасия Ивановна Цэдэнбал Филатова Монгол улсад шинээр гал голомтой бадрааж байгаа залуучуудад аав ээж ахан дүүсийн өмнө ариун хайраа батлах шин цагийн өргөө хэрэгтэй байгааг дуулган ахан дүүсийн холбоогоо баттган бэлэг барихыг амжилан хүсснээр жил гаруй хугацаанд бүтээн байгуулалт хийж 1975 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зөвлөлт холбоот улсаас бүгд найрамдах Монгол ард улсад гэрэл ёслолын ордныг хүлээлгэн өгснөөр Төв Азад анхлан Монгол улс тусгайлсан гэрэл ёслолын ордонтой болсон түүхтэй. 50 жилийн түүхтэй энэ ордныг бүтээн байгуулахад шавар шохой, чулуу бүртэн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан хүн бол Монгол улсын гавьяат багш доктор профессор Шарвин Дорж Багм юм. За би 1975 онд өөрийнхөө хийж исэн ажлаас чөлөөлөгдөж эрдэм шинжилгээний ажил хийгээ байжсэн чинь манай Анастасия Ивановна Филатова Цэдэнбал одоо төдөө даргад хэлсэн байгаа юм. Энэ Дорж Багмыг одоо чи надад өгөөч.
Энэ хүн бол бит хоёр одоо зөндөө олон шин ажлуудыг эхлүүлсэн. Боловсролын яамдад шатаа хамт ажиллаж исэн. Тэгээд би энд орж багмаар энэ 20,000 ордны одоо таны эвлийн төвхөрөг төлөөлсөн захиалагчийн төлөөлөгчээр аваад энэ ордныг одоо дуусан дуустал хамт ажилламаар байна. Төдвэ гэж манай төдөв дарагт намайг одоо санал болгосон байна. Анастасия Ивановна бит хоёр бол нэг тийм юмд нэг тийм хурдан байчин хөдөлдөг энэ ордон дээр бол харагдана. Ягаад гэхээр ерөөсөө жил гаргахын хугацааны дотор л ерөөсөө божигнал тэгэл энэ ордон гэдэг чинь босоод сүндэрлэлсэн шүү дээ. Тэгээд 76 он төлөөлгөж өгсөн байдаг байгаа. Тийм тэгээд энэ ордны хамгийн гайхамшигтай юм нь Москвагаас одоо Лурье гэж нэг тийм мундаг еврей архитектор ирээд тэгээ одоо ингээд надтай сууж явахдаа тэгдэг байсан. Извините, пожалуйста, Доржбагма. Энэ оройн ямар байвал дээр вэ гэдээ асууна. Тэгэхээр оройн ер нь нэг гэрлэхүүл байвал зүгээр байна. Манай Монгол гэрийг харсан үедээ ингээд нэг тоонтой байдаг гэхээр за тэгвэл би бас тэрийг бодно гэдэг. Тэгээ одоо энэ гэрэлт шилийг нь хүртлээ. Тэр Лурье ийм мундаг архитектор хүн байсан. Тэгээ энэ 20,000 ордны энэ бүх юмыг бол тэр Лурье өөрөө одоо гол архитектор хүн шүү дээ. Ингэж тэр Лурьег хийсэн. Дараа нь тэгээд дотор руу ороод ирэхдээ зэрэг нь энэ шампанский өрөө гэдэг шүү дээ. Шампанский, зал шампанский гэж нэрлэдэг байсан. Тий. Тэгээд энэ шампанский өрөөний ард талд нь бол ярьж агаад ерөөсөө одоо гэр бүлийн ганц одоо цогцолбор ер нь төр шашинтай ч ингээд аваад зүтсэн гэсэн одоо бадам лямхай цэцэг. Бадам лямхай цэцгэн дээр аз жаргал өрнөдгэн гээд энэ бадам лямхай цэцгэн дээр л одоо Монголын бүх амьдрал цогцлон бий болж байгаа ийм сайхан дүр зургийг чулуугаар хийх. Эрчлийн жижигэн өөдөс шиг чулуунууд чи эвлүүлдэг, хөрөөддөг, наадаг. Гүй ямар одоо ингэж бодоход байна шүү дээ. Би ер нь Монголд энэ шиг тийм нүсэр ийм том одоо бүтээл хийгдсэн юм уу юм уу? Би бол мэдэхгүй. 6 бүлэг байдаг. Одоо гол барилга нь. За энэ гол барилгыг бол Юрий Борисович Марков тухайн үед 70 хэдэн онд энэ байшин гэрээс анх ингэж байгуулахдаа усан онгоц маягаар усан онгоцын хэлбэрээр хий гэж. Тэгээд энэ усан онгоц хэлбэрээр хийн гэхэд бол бид нар маш их сайхан санагдчихсэн. Ягаад тэгэхээр манай хүүхдүүд бол ингэж хөх цэнхэр тэнгэрийн дор хөх цэнхэр усны дунд ийм гоё одоо хөлгөөр зугаалсан ийм эрхчлөөтэй орны хүүхдүүд байгаасай гэж ерөөж энэ ийм усан онгоцны хэлбэртэй байрыг бол сүүлд байгуулсан. Хамгийн ихэнд бол тэр хотхнуудыг байгуулсан. Тэр хотхнууд бол одоо өвөл жохом ямар харагдах юм. Скандинавын хотхон, Азийн хотхон, Европын хотхон, өмнөд Азийн хотхон, Африкийн хотхон гэдэг одоо нөгөө дэлхийн орн Кубын хөөхд хүртэл ирдэг болсон шүү дээ сүүлийн үед тий. 1973-74 оны 100 Кубээс анхудаага пионер хүлээж авсан тэр жил. Вьетнамаас анхудаа 5 хүүхэд одоо өмнөд Вьетнамаас социалист Вьетнамаас бол 10-аараа ирдэг байсан. Өмнөд Вьетнамаас 5 хүүхэд, Кубээс 5 хүүхэд. Гэхдээ Кубээс тэр Америк твээс анхудаа Монголд ирж байгаа байхгүй юу? Тэгээд тэдний хувцсыг бид нар бэлдэх гэж их сандарч дэлгүүр хоршоогоор явж одоо найрамдал дээрээ хүлээж авах тийм юм байхгүй шүү дээ. Тэр чинь тэр үед найрамдал цуслан байгаагүй учраас нөгөө Сэлбийнхаа пионерийн цуслан түлээж авчихсан. Тэгээ Вьетнамын хүүхдүүдэд нэг тийм гоё зузаан хөвөнтэй күрчээ, гөмөд энэ төр авч бэлдэж 5 хүүхдийн одоо арчилж ийсэн. Сонин түүх шүү. Энэ найрамдал цуслангийн хойдлын болонгийн пионерийн ордон гэж ийсэн одоо хүүхдийн ордон гэдэг байгаа шүү дээ. Энэ том ордон ч нь уулын найрамдал цуслангийн ордон шүү дээ. Тэгээ одоо Юрий Борисович Марков бит хоёр Москвад 80 онд уулзаад тэгээд Доржбагма чи тэр зургийг аваад надад явуулаач гэж тэгжсэн. Тэгээд тэр пионерийн ордныг яагаад тэнд байгуулах болсон гэхээр чи бодоод үзэлдээ 74 5 6 7 онд чинь Улаанбаатараас зам байхгүй бараг тавигдсан зам байхгүй. Тэгээд энэ пионерийн ордонд байх тэр олон
дугуйлан секцүүдэд явах хүүхдүүд Улаанбаатараас энд ирж дугуйлан суух уу. Тэгээд төв хороо төв зөвлөл бүгд ярилцж байгаад тэгээд тэр пенерийн ордныг авгагийн анги санаачилж бий болгосон найрамд лагрын хойд болонд замын хажуунд байгуулсан ийм төвхтэй шүү. 1925 он Монголын залуучууд эвлэлтэнд нэгдэж эхэлсэн үеэс пионерийн байгууллага үүсч хөгжин 100-ны түүхийг бичиж байна. Монгол улсын гавьяат багш Дорж Пагмын ажил амьдралын зам мөр Монголын пионерийн байгууллагатай салшгүй холбоотой. Пионерийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажилд чухал үүрэгтэй оролцсон байдаг. Тиймдээч 1982 онд Зөвлөлт холбоот улсын сургууль хүмүүжүүлэх ухааны актемдэр бүгд найрамдах Монгол ард улсын социалист байгуулалтын нөхцөлд Сүхбаатарын нэрмжит Монголын пионерийн байгууллагын хүмүүжүүлэх үйл ажиллагааны систем хөгжсөн сэдвээр Дид Эрдэмтний зэрэг хамгаалсан. Энэ арга туршлага дэлхийн олон оронд төвгөн дарахж Монголын хувьсгал залуучуудын эвлэл пионерийн байгууллагаас сурталчилсан анхны эрдэмтэн эмэгтэй юм. 1970-аас 1989 он хүртэл Монголын пионерийн байгууллагын үйл ажиллагаа оргил үедээ хүрч байсан нь түүний хичээл зүтгэлийн үр дүн юм. Анх Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хороо гэж байхад 72 онд ирж ажилласан энэ сайхан ордон маань өнөөдөр ингээд залуучуудтай хамт ингээд оршин байгаад маш их баярлж байна. Тэгээ одоо энэ Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хороо гэдэг маань 91 оноос хойш залуучуудын холбоо болж ингэж хувьсан. Тэгэхдээ түүхэд 100 жилийн ойн энэ өнгөрсөн 100 одоо боллоо. Би энэ ордныг цоо шинхэн байхад нь улаан хэвсэн дээгүүр нь алхаж 2 дугаар давхарт нь гарч ирж конторолдог байсан. Энэ одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв гэдэг дээр нь найрамдал цусныгийн архитекторууд одоо сууцгааж олон орны архитекторуудтай хамт сууж исэн. За тэгээд 71-72 онд багшийн сургуулиасаа яваад энэ Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хороонд пионерийн төв зөвлөлийн орлогч жинхэнэ дарга болоод ингээд дэвшээ явцсан. Тэгээд 1979-с 82 онд би Москвад Эрдмийн зэргийг хамгаалахдаа өөрийнхөө ажиллаж исэн Монголын пионерийн байгууллагын хүмүүжүүлэх үйл ажиллагааны систем социализмын бүтээн байгуулалтын үед хэрхэн хөгжсөн тухай диссертацийг бичээд ингээд одоо эрдэмтэн болсон. Эрдэмтэн болж ирээд одоо багшийн дээд сургуульд тэнхим байгуулад тэнхим дээр оюун багшаар одоо тэнхим эрхлэх хичээр тавиад өөрөө ном сэтгүүл хамаг юм хойноос бэлтгэж ирээд тэгээ оюун багштай хадгалуулчихж байгаа тэр тэнхимийг тэгээд ирээд цоошин тэнхим байгуулж ингэж ажилласан. Тэгэхээр би бол 1973-74 оны хичээлийн жилд Сүрэн хорлоо багштай хамт багшийн дээд сургуульд анхны түүх пионерийн удирдагчийн анги гэж дээд боловсралтай пионерийн удирдагч бэлтгэх ажлыг одоо би пионерийн төв зөвлөлийн дарга байхдаа хийсэн шүү дээ. Тэгээд тэрний маань одоо нэг шав энэ манай оюун чимэг энэ хүүхдийн байгууллагт маш олон жил одоо ажиллаж байгаа. Тэгэхээр энэ байгууллага бол миний анхны одоо дарга гэдэг нэрийг зүүж энэ хүүхдийн байгууллагын төлөө өчтөчнөө юм хийхэд минь энэ байгууллага одоо анх үүсгэлцсэн ийм байгууллага юм байгаа юм. За би 1981 онд улсын багшийн дээд сургуульд орсон. Тэр үед багш маань 1973 оноос Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн дарга байсан. Тэр үеэс улсын багшийн дээд сургуульд эвлэл пионерийн ажилтны анги гэдгийг нээгээд тэнхим нээгээд манай багшийн санаачилгаар нэгдсэн байна. Ингээд 73 оноос эвлэл пионерийн ажилтнууд одоогор бол хүүхэд залуучуудын байгууллагын ажилтнуудыг боловсон хүчний бэлдэж эхэлсэн. Ингээд би бол 1981 онд нийслэлийн 10 жилийн 21-р сургуулийг онц төгсөөд тухайн үед би бүлгийн зөвлөлийн дарга идэвхтэн сонголттой охин байсан. Ингээд эвлийн төв хорооны урилгаар багшийн дэдийн одоо багшийнхаа нээсэн төв пионерийн удирдагчаа ингээд орж суралцаад ингээд 1987 онд төгссөн. Ингээд яг эвлэл пионерийн ажилтан одоогор хүүхэд залуучуудын байгууллагын ажилтан сүүлд бол нийгмийн ажилтнууд болсон. Ингээд багш маань тэр үед гадаадад Москвагийн их сургууль төгсөөд сургуулийн хөгжлөх манай одоо тэр эвлэл пионерийн ажилтны тэнхимд иржсэн тэ тэнхимийн эрхлэгч хийсэн. Тэгэл одоо үе үеийн эвлэл пионерийн ажилтнууд хүүхдийн байгууллагын ажилтнуудыг гаргасан да.
одоо эвлэл пендрийн байгууллагын сургалтын онол одоо дэлхийн хүүхэд залуучуудын хөдөлгөөний түүх гэл маш олон төрлийн хичээл заасан. Тухайн үед чинь одоо манай багшийн удирдах гэсэн хүүхдийн байгууллага, залуучуудын байгууллага чинь хүүхэд залуучуудыг өв тэгш хүмүүжлэр хүмүүж юм бүхний чаддаг тий. Бие ялдар, гоо, урлаг, уран сайхан ингээд цогцоор нь бидний хүмүүжүүлдэг байлаа шүү дээ. Ардын өв уламжлал. Тэгээ миний багш бол Монгол улсын хүүхэд залуучуудын байгууллагын түүхэнд маш их гавьяа агуулсан эмэгтэй. Одоо ч тэр шавнаар нь бүгдөө бахархаж дурсаж багшийнхаа хайрлаж хүндэлж бидний үдий зэрэгтэй явлаа. Улс орны үндэцэг болон өнгөрт ажиллаж штэ. Тэгээд бүгд багшийнхаа дурсан санаж одоо зүгээр би хувь хүний хувьд бол тий багшаар аягүй бахархдаг. Их хувь заяагаар амьдрах хувьтай хүмүүн ямар зориг, хүсэл, тэмүүлэл, мөрөөдлөөр жигүүрлэх вэ гэдэгт амьдралын утга учир нуугдана. Энэ л утгыг олж учиг зангилааг нь олсон цагт амьдрал ямар гайхамшигтай гэдгийг ухаарах буй.